Хошин шиг комеди гэх зүйлсийг хийх нь зөв үү буруу юу гэх зүйлсийг тунгаахаас өмнө та бүхэн хошин шиг комеди гэж юун дээр тогтож байгаа гэдгийг нэг тунгаан бодоод үзээрэй. Шог зохиол хошин шиг зэрэг нийгэм дөрнөж байгаа зүйл хүмүүсийн хоорондын харилцаанд гарч болзошгүй болдог алдаа дутагдгийг тойроо аргаар шүүмжлэхийг хийдэг. Илгэлэн харуулж буй зүйлсээ хурц тод дүрслэн харуулахын тулд хэтрүүлэл, өгөөдөл, ёгтол зэрэг их хэлний маань яруу хэрэглүүрүүдийг өргөнөөр ашигладаг. Үүнийг манай улсын хошин шогийн жүжигчид нэг тодорхой хүнийг сонгон авч илгэснээрээ буруудаад байгаа юм болов уу? Тэрнээс биш хошин шог гэдэг нь буруу зүйл шээ. 1992 оны үндсэн хуулийн 11-ийн 4-ийн 2 зааснаар хүний үндэс угсаа, хил, арьсны өнгө, нас хүс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгуурлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн байдаг. Гэтэ та боддоо хэрэг хошин урлагийн салбар хүнийг илгээхгүй бол оршин тогтнох уу? Хэрвээ амьтны илгэглэн тоглолт хийвэл та үзэх үү? Үгүй л болов. Зах зээл нь хүмүүс төр тогтож байгаа учраас амьтны илгэлээд амжилт олохгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүнийг илгэлж байна хэмээн хэвийн хэмжээнээс гажуудаж болохгүй хаа. Үндсэн хуулийн заасны дагуу хошин урлагийнхны нэгэн алдаан тодорхой нэг хүнийг сонгон илгэлээд байгаа учраас болов хэмээн бодож байна. Гэвч дэлхийд дахинд улс төр арьс өнгөний үзэл бэлгийн цөөнхөн талаар хошигнон олон танигдсан алдартнууд зөндөө бий. Харин үүнийг анзаарсан улс төрийн эрх мэдлэгнүүд хошин шогийг ашиглан хүмүүсийн бодол санаанд нөлөөж улмаар сонголтыг нь өөрчлөх аргуудыг бодож олсон. За жишээ авах юм бол Дональд Трампын бүх сул талыг хошигнож муу удирдаг чимээ итгүүлэхэд хүрч ирсэн. Түүнчлэн KNP-2 бол Барак Обамаг ард түмэндээ сайн удирдагчаас гадна биднийг ойлгодог хүн гэдэг талаас нь маш олон бичлэг хийж байсан нууц шилээ. Үүнийг дүгнэхэд ард нь хин нэгэн тэдний ийм зүйл хийхийг тушаагаад байгаа юм. Хэдий тийм боловч хүний үзэл бодол болон хэнийг сонгон хошигнох эрхийг ямар нэгэн хууль журмаар хязгаарлах нь утгагүй. Гэвч тухайн цаг үеийн мэдэрч бодитоор дүгнэж хошигнох нь хошин шогчдод байх ёстой ёр суртахуун гэж бодож байна. Монголын хошин шогчдод дайралтад бүртгэж буй нэг шалтгаан нь осолдорон галах чадвар алдсан охины нэрийг хавд арах гэсэн юм болов уу? Бүү мэдээ. Та харин юу гэж бодож байна? Сэтгэлдээ дооруулдагаарай.